байцгаана үзэгчтэй авахын өдрийг аятухтай тавтан өнгөрүүлж байна уу? 21 жилийн түүхтэй ДБ-Слүзийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төвөмсөн мэдээллийн хөтөлбөрийн студиэс шинэхэн дугаараа танилцуулахад бэлэн болжээ. Үзэгчтэй авахын өнөөдрийн хөтөлбөртөө анхаарлаа хандуулна уу? Эхний мэдээллийг танилцуулъя. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцат компани хүүхдийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд Дархан хотноо нэгэн хүүхдийн тоглоомын талбайг тохижуулан хүүхэд багчуудтай өнөөдөр хүлээлт өглөө. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцат компани жил бүр нийгмийн хариуцлагын хүрээнд тодорхой ажилтнуудыг хэрэгжүүлдэг бөгөөд энэ жилийн тухайд Дархан сумын өргөө багийн нутаг дэвсгэрт орос улсны байрнуудын дунд тоглоомын талбайг тохижуулан сөөгт нь хүлээлт өглөө. Энд 187 өрхийн 300 гаруй хүүхдүүд оршин суудаг байна. Эдгээр хүүхдүүдийн тоглох, чөлөө цагаа өнгөрөөх аятухтай орчныг бүрдүүлэх зорилгоор хүүхдийн тоглоомын талбай угсралтай ажил, гэмтэж бэртгэс сэргийлсэн зөөлөн дэвсгэр тавих, талбайн цэцгэл зэрэг ажлууд хийгдэж нийтдээ 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Баяр хөөр инээд баяслаар дүүрэн өргөө багийн хүүхдүүд нээлтийн туузаа өөрсдөө хайжлан тоглоомын талбайгаа инхүү хүлээж авлаа. Цаашдын арчлалт хамгаалтын асуудлыг жаргалан дүүргөөс хариуцсан ажиллан гэлээ. Мөн энэхүү тоглоомын талбай эргэн тойрны цахилгааны аюулгүй байдлыг мөн хяналт тавин ажиллажээ. За манай компани энэ 2026 онд нийгмийн хариуцлагын хүрээнд энэ Дархан сумынхаа энэ өргөө баг дээр хүүхдийн тоглоомын талбайг бол тохижуулаад өнөөдөр 60 төгрөгөөс хүүхдэд хүлээлгэж өгч байна. За энэ тоглоомын талбайд байрсан газар маань урд нь бол хогон дарагдсан ийм ашиглагдгүй талбай байсныг тэгшлээд талбай цутгаад ийм зөөлөвч хэрэгцээ хийгээд энэ тоглоомын талбайг өнөөдөр багчуудаа бас гэж хүлээлгэж өглөө. За тэгэхээр манай компани үйлчлэх хүрээнд нийтдээ нэг 175 ийм хүүхдийн ийм госуур бүхий тоглоомын талбай байдээ. За энэндээс одоо 85 ширхэг тоглоомын талбай маань Дархан аймагт хэрэглэгддэг. Тэгэхээр энэ хүүхд хамгааллын жилтэй холбогдуулаад жил бүр энэ хүүхдийн тоглоомын талбайн орчны аюулгүй байдал буюу тэр цахилгаатай холбоотой зөрчил байвал бас тухайн өөр нь устгаад хариуцсан тэр сөөхт нь бас зөрчлөө харилцах албан даалгавар хүргүүлээд эргээд тайлангийн бас хүлээж аваад ингээд тэл тавьж ажилладаг. За энэ ажил маань энэ 6 сард мөн үргэлжлээд энэ жилийн одоо ээлжид үзлэг шалгалт зохион байгуулах ажил маань явагдаж байна. За энэ яг тоглоомын талбай дээр өнөөдөр нэг 300 орчим хүүхэд тоглохоор байна. За нийт Дархан хотынхоо хүүхдүүдийн одоо эрүүл аюулгүй орчинд одоо өсөж торних, тоглох нөхцөлийг бүрдүүлэхээр одоо манай компанийн ажлыг уриалаад бусад байгууллагуудаас энэ ажлыг зохион байгуулахад бас нэг орон нутаг болон хүүхдийн төлөө бас сайн үсэг хийгээсэй гэж уриалж байна. Дархан аймгийн өргөө багийн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч аз жаргал дарга Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцат компанид хүсэл тавьсны дагуу угд 60 сая төгрөгийн өртөгтэй зөвхөн тоглоом 35 сая төгрөг 60 сая төгрөгийн өртөгтэй тоглоомыг одоо Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцат компани манай өргөө багийн 60 төгрөгөөс суухийн нийт оршин суугчид хүүхдүүдийн маань аятухтай тоглох нөхцөл бололцоог хангаж авчирч байрлал суурьшуулж өгч байгаамаа. Тэгээд Дархан аймгийн засаг дарга өргөө багийн иргэдийн хурлын төлөөлөгч аз жаргал даргадаа болон Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх хамт олондоо дарга албан агч бүх хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. Гүн ч одоо урд нь одоо юугууд ашигладаг талууд байсан. Тэгээд одоо ийм гоё өргөө багийн би одоо энэ 15 дөрөв оршин суудаг. Тэгээд ийм хөөрхөн талбай хийчихлээ. Тэгээд энэ талбай хийсэн одоо энэ хүүхдүүд бас тэн талд бас нэг тоглоом байж байна. Тэгээд яг энэ талдаа хийснээрээ ингээ хоёр талдаа тоглоод хүүхдүүд нь тоглоом удам ихсэх хоёр сайхан. Ийм тоглоомтой хамт олонд нь одоо ажилт нь амжилт хүсье. Гоё талбай хийчихсэн баярлаа. Гоё дөрөв госуудад баярлаа. Зам талбайн гудамжны гэрэлтүүлэн ашиглалт аюулгүй ажиллагааг Дархан хотын тохиолдолд үйлчилгээний газар хариуцдаг хэдий ч Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани тухайд бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ямар нэг асуудалтай гэрэлтүүлэн шон байвал хариуцсан байгууллагад нь яаралтай засаж аюулгүй болох талаар алан бичиг өгөж ханддаг гэлээ. Цаашдаа хүүхдүүд аюулгүй орчин чөлөө цагаа аятухтай өнгөрүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхэд энэ мэтчлэн гар бие оролцохыг нийт аж ахуйн нэгж байгууллагуудтай хандан уриаллаа. Хөтөлбөрийн дараагийн мэдээ. Гавлуу хайрхны тахилга 100-ны тэргуун сарын бэлэг цай өдөр болжээ. Ингээд Дархан аймгийн Хонгорсомоос бэлтгэсэн мэдээллийг танилцуулъя.
Орон нутгийн төрийн тахилагт говийн лаа бурхны авшигтай, морины гişүүтэй гавлуу харихны тахилга наадам, зуны тэргүүн харагчин могой сарын лусын буулттай бэлэг цайн өдөр 6 дугаар сарын 9-ний өдөр боллоо. Тахилга наадмын хүрээнд их нас дааг насны хурдан морины уралдаан, өсвөр насны хүчит бүхийн барилдаан, адуучин тэмцээн боллоо. Энэхүү тахилга наадмыг Хонгор сумын засаг даргын хамгааллын газар, Дархан ажны морин спорт уяачдын холбоо, Гавлуугийн хурд морин спорт уяачдын холбоо, Дархан уургач гал хамтран зохион байгууллаа. Тэгтэрвээсээ бол энэ сайхан хайрхныг морин шүтэнтэй хайрхныг тахижсэн уламжлалтай. За сүүлд 1993 оноос эхэлж одоо бас нутгийн ард иргэд маань Монгол Улсын гавь тээвэрчин буян тогтохоор ахлуулсан нутгийн иргэд маань бас энэ хүү хайрхныг дахиж ирж байсан. За мөн хэсэг хугацааны дараа завсарлаад 2013 онд анх одоо тухайн үед Хонгор сумын засаг даргаар ажиллаж байсан Ямагийн лавгсруу ах маань одоо уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа анхны шүтээн зөвслөрийг босгож анхны уяачдын холбоог байгуулж анх удаа ингээд дахиж байсан түүхтэй. Одоо ингээд бид бүхэн маань 13 дахь жилдээ сайхан дахиж байна. Энэ сайхан авшигтай хайрхныг дахиснаар бид бүхэн маань олон сайхан айраг төрөө Хонгор сумынхан маань авч байна. Аймаг улс бус за улсаас айраг сайхан аваад байна. Бүсийн уралдаанаас олон айраг авч байна. За үндэсний их баяр наадмын соёолонгийн бас төрөө авлаа хэдхэн жилийн өмнө. Энэ мэтлэн одоо уяачд байна. Энэ хайрхнаа шүтэж жил болгон тахитах уламжлалтай байна. За энэ хүү баяр наадам энэ жил онцлог гэх юм бол Хонгор сумын иргэдийн хурлын тогтоол гарч, засаг даргын захирамж гарч, 1-р багдаан буурал хайрхныг, 3-р баг эрхит хайрхныг, 2-р баг дээр гавлуу хайрхныг орон нутгийн төрийн тахилгатай болгож тогтоол гаргаснараа онцлог анхны жил болж байна. Энэ залуу уяачид одоо сумын цол авч цаашаа амжилт бүтээл гаргахад энэ хүү баяр наадамд хурдан морой сойж ирж уралдсанараа цолонд ингээд орох, дөөцүүлж олгох боломжтой үүсэж байгаа юм. За мөн улсын их хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Чавлан гишүүн маань бас хүрэлцэн ирлээ. За Чавлан гишүүн маань сүүлийн 4 жил одоо Гавлуугийн хурд морин спорт уяачдын холбоог дэмжиж уяачдыг дэмжиж энэ хүү баяр наадамд хамтран оролцож байгаа. Уяачдынхаа өмнөөс бас талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдрийн Гавлуу харихныхаа тахилгыг бүр зорин хэлээ. За энэ манай Гавлуу харихны маань их тахилга бол их олон жилийн түүхтэй. Их тийм өн эртнээс тахиж ирсэн уламжлалтай юм байна лээ. Тэгээд говийн лаа бурхан гэсэн ийм авшигтай. Тэгээд говийн лаа гэж нэрмэн одоо амд амьсаар олон жилийн одоо ард дээр ийм Гавлуу хайрхан гэсэн ийм нэрийг олж авсан. Одоо түүх домогтой юм блэ. За тэгээд хэсэг тахилга маань тасраад 2013 оноос за одоо нутгийн уяачдын байгуулсан Гавлуугийн хурд морин спорт уяачдын одоо холбооныхан маань Гавлуу хайрхныхаа одоо тахилгыг сэргээж за тэрнээс хойш одоо их бэлэгдэн бэрэлтэй манай энэ хавийн одоо урдан мордууд маань энэ хавийнхаа наадмууд маш сайхан одоо урдалж за уйсан эзэн унсан хүүхэд наадамж олно баярлуулж ирсэн байдаг. Хоёр ч одоо улсын наадмын бас айрагтай манай яг энэ одоо нутагт одоо Гавлуу хайрхны өөрт төрсөн манай энэ Тамирхүүгийн даалзмор айрх одоо 2018 онд усад одоо айрагдсан байдаг. За дараа нь 2023 онд Ариун булдын соёолон дуусад төрүүлсэн байх жишээтэй. За тийм учраас одоо манай тийм одоо уяачид хурдан хүлэг сонирхогчд маань одоо тахилгатай идэвхтэй оролцож ихэн тахишууддаг ийм эртний ёс заншлаа сэргээж наадмалж байгаа. Одоо наадам их сайхан болж байна. Олон хүмүүс их зорж ирсэн байна. За дээрэс нь манай одоо энэ тахилгыг хүндэтгэж Монгол улсын Хөдөлмөрийн баатар, зууны манлай одоо их хүлэгч. За гавьяат малчин, Монгол улсын тод манлай, Данзан нэмийн даваа хүүган маань ирж одоо их хүлэгч ихаа их хэрдмийг одоо нутгийн маань уяач олонтой одоо хуваалцлаа, зааж сургалаа тийх сайхан байна. Энэ жилийн хүрээнд гэх юм бол одоо Гавлуугийн хурд морин спорт клубын хамт олон маань, уяачид маань за энэ хүү хайрхныг дахих үйл ажиллагааг амжилттай сайхан зохион байгуулж байна. За өнөөдрийн үйл ажиллагаанд за их насны морд, за даага насны мордууд уралтгаар төлөвлөгдөөд одоо гараад явсан байна. За зохион байгуулалтын хувьд гэх юм бол одоо хүчит бөхчүүд маань барилдгаар хүрэлцэн ирсэн байна. Тэгээд энэ жилийн хүрээнд бол за цаг агаар цуслан сайхан ийм
сайхан үйл явдал бас болж байна. Тэгээд амжилттай сайхан зохион байгуулж байгаа Гавлыгийн хурд Морин спорт Уяштай холбооныхоо нийт хамт олонд бас талархлыг дэвшүүлье. Дараагийн мэдээ Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь газрын доройтолд ямар нэгэн байдлаар өртсөн байна. Үүнээс 23 орчим хувь нь байгалийн жамаар нөхөн сэргээх боломжгүй болсон нь энэхүү асуудал үндэсний хэмжээний томоохон сорилт болсныг харуулж байгаа юм. Ингээд дэлгэрэнгүй мэдээллийг одоо үзүүлнэ. Цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо их байгалаас сэргээе Итгэл найдвараа Бадраа юурандор зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэхүү баг хурлын цөлжилт газрын доройтол, ган гачиг зэрэг дэлхийн нийтийн тулгамдсан асуудлыг хилэлцэх, шинэлэг шийдэл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжих зорилготой олон улсын дээд түвшний арга хэмжээ юм. Үүнтэй холбогдуулан Монгол улсын 6 бүсэд орон нутгийн сайн санаачлаг, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, санал санаачлагыг нэгтгэх зорилгоор бүсчилсэн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. 6 дугаар сарын 10-ны өдөр Дархуул аймагт уулзалтыг зохион байгууллаа. Өнөөдрийн уулзалтанд Дархуул аймгийн засгийн даргын хамгийн газар, хүнстэй аж ахуйн газар, байгаль орчны газар, иргэний нийгэм, сургуулийн төлөөлөл, малчид, уламжлалт мэдлэг тээгч, залуучуудын төлөөлөл оролцож байна. Баг хурал нь нэгдсэн үндэсний байгууллагын талуудын 17 дугаар баг хурал гэж дэлхийн нийтээр 197 улс нэгдсэн конвенцийн баг хурлыг зохион байгуулдаг. Энэ баг хурлыг маань Монгол улс зохион байгуулах түүх алхам 2022 онд ерөнхийлөгч маань санаачилж гаргасан байгаа. Энэ баг хурлын үеэр Монгол улс тал хэрийн төлөвлөгөө гэдэг үндсэн малгаан дор 3 санаачлах төслийг ер нь бол дэмжиж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 3 санаачлагын хүрээнд нэгдүгээрт нь бэлчээрийн тэргүүлэх санаачлаг, хоёрт нь усны менежментийн тэргүүлэх санаачлаг, гуравт нь дэд бүтц суурилсан шийдэл бүхий санаачлаг гэсэн ийм 3 санаачлаг бол хэрэгжээд явж байна. Энэ санаачлагууд бол баг хурлын үеэр амжилттай хэлцэгдэж нэгдсэн үндэсний байгууллагуудын баримтлах, цаашд баримтлах бодлогын бичиг баримтанд бол тусгадана. Дархуул аймгийн нутаг дэвсгэрт цөлжилт эрчимтэй явагдаж байна. Иймд аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг орон нутгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулсныг бүсчилсэн зөвлөлдөх уулзалтаар танилцууллаа. Энэ COP17 буюу нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтийн суурь конвенцийн талуудад Дархуул аймгийн сайн санаачлах туршлагыг хэрхэн манлайлж оролцох вэ гэдэг талаараа хэлцэж ярилцж байна. Дархуул аймгийн хувьд бол аймгийн засаг дарга 24 оны 5 сарын 8-ны өдрийн захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад Дархуул аймгийн уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, сааруулах 10 жилийн ийм стратеги төлөвлөгөөг боловсруулж гаргасан. За энэ боловсруулж гаргасан төлөвлөгөө маань манай байгаль орчны газар дээр англи монгол хэл дээр хэвлэгдээд ном болон гарч байгаа. За энэ дээр бол хэл цагналгуудтай хүргэгдээд энэ дээр иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, малчид, гендрийн салбар зөвлөл гээд Дархуул аймгийн бүх хэл цагналыг иргэдийн оролцоог хангасан сайн туршлагыг тусгасан ийм бодит хэрэгжих боломжтой ийм төсөл хөтөлбөрүүд эхнээсээ сайн санаачлага бол иргэдээс гараад төсөл болоод зарим нь энэ нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн талуудын баг хуралд бол хүргэгдээд байгаамаа. Энэ нь бол манай аймгийн уур амьсгалын төлөөх орон нутгийн санаачлагыг манлайлан хэрэгжүүлж байгаа баг болж аймаг дээрээ сайн ажилласан ийм туршлага үр дүнгээ бас 8 дугаар сард энэ талуудын баг хуралдаар танилцуулахаар ингээд төлөвлөсөн ажлуудаа өнөөдөр төлөөлөгчдөд, талуудын баг хурлын төлөөлөгчдөд танилцуулж байна. Цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар хурлын хүрээнд хэрэгжүүлэх төслийн саналыг хүлээн авч байна. Төслийн саналд хөрөнгө оруулалт шууд амлах бус, санал төслүүдийг ирэмблэх, багцлах, хөрөнгө оруулагчдад танилцуулах боломжийг бүрдүүлэх зорилготой. Үндэсний ногоон лав платформоор ирүүлсэн төслийн саналыг нэгтгэж, баг хурлын албан ёсны цахим хуудасаар талуудын 17 дугаар баг хурлын үеэр гадаад дотоодын хөрөнгө оруулагчид болон олон улсын түншүүдэд танилцуулах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Төвийн бүсийн мэдээллийн үйлдвэрийн ээлжийн шинэхэн дугаар үзэгч танд хүрлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Маргааш 19 цагаас эргүүлзье. Баяртай үзэгчтэй.